Хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр бид та бүхнийг яг одоо Хөвсгөл далайн төөрөмс байгууллагын тэргүүн Баярмаатай уулзуулж байна. Тэгэхээр энэ цаг мөчид бол туулгын бохирдлын асуудал олон нийтийн анхааралд орж ирээд байна. За өчигдөр төрийн ордонд бол нэлээд томоохон хилцүүлэг боллоо. За туулгыг үнэхээр аврах шаардлагатай байна гэдэг нэгэн дугаар ирсэн. Гэхдээ тэр дундаа одоо юу гэдэг төв цэвэрлэх байгууламжийн асуудал нэгдүгээр шийдэхэр болж байгаа шиг байна л да. Гэтэл өнөөдөр за туулгал бохирдсон гэж яриад байгаа мөртлөө бид одоо таамгаар ажиглалтаараа одоо ингээд туулгал ер нь бохирдсон гэсэн юм мэдээлэлтэй байна л да. Одоо юу гэдэг туулгал бол тодорхой хэсэгт бохир байна. Тэрнээс нь одоо өхөр очиод усын нууж, тэр ус өхрөө эргээд нийслжүүд хүнсэндээ одоо махын нийдэж ч гэдэг юм. Тэгвэл яг өнөөдөр туулгалын бохирдол ямар байгаа вэ гэдэг дээр 5 төрлийн ус байгууллага хамтраа судалгаа хийсний нэг нь танах байгаа тий. Тэр туулгал дээр жишээлбэл танах 2 цэгийг сонгож авсан юм байна. Хаан улд дүүргийн за туул тосгон гэж байгаа. Туулгалын бохирдол ямар байна вэ? Та бүхэн ямар аргаар яаж тодорхойлов? Тэгэхээр бид нар туул голын бохирдлын усны тий бохирдлын төвшинг тодорхойлох гэдгээс илүүтэй ер нь энэ байгаль орчны бохирдлын мэдээлэл хэр зэрэг ил тод нээлттэй иргэдэд хүртээмжтэй байна вэ гэдэг дээр судалгаа хийсэн байна. Тэгээд энэ төр засаг байгаль орчны мэдээлэлээр иргэдээ ер нь хэр зэрэг хангадаг юм байна. Байгаль орчныхоо асуудлыг шийдэхэд иргэдээ хэр оролцуулдаг юм байна. Байгаль орчны эрхэн зөрчигдсөн иргэд шүүхээр энэ эрхээ сэргээлгэх боломж нь хэр байна вэ гэдэг ийм 3 одоо үзүүлэлтээр бол байгаль орчны ардчлалын индексийг бол тодорхойлсон байгаа. Улс орнууд бол тэгж байгаль орчны ардчлалын индексийг бол тодорхойлдог юм байна тий. Тэгэхээр манай Монгол орны хувьд бол анх удаа энэ үзүүлэлт тодорхойлогдож байгаа. Харамсалтай нь бол их хангалтгүй үзүүлэлт буюу байгаль орчны ардчлалын индекс 30% таа байна гэж бидний судалгааны дүнгээр тодорхойлогдсон тий. Тэгээд бид нар яг туул голын нэлээх нөлөөлөлд өртчихсэн байгаа тэн дотроо түгээмэл тархацтай ашигт малтмал одоо замбраагүй олборлож байгаа шүү дээ. Туул голын энгийн хамгаалтын бүсэд хайрга дарганы олборлолтоос туул гол үзүүлж байгаа нөлөөлөл ямар байна? Энэ иргэдийн эрүүл мэндэд болоод нийгэмд ямар нөлөө үзүүлээд байгаа юм бэ? Мөн одоо тийм алтны шорон ордын олборлолт бол олон жил явагдсан заамар сумын хайлаас баг энэний иргэдээс бол судалгаа авсан тийм ээ. Тэгээ ингээд иргэдээс судалгаа аваад үзэхэд бол эд бол ямар мэдээлэл өнөөдөр байгаль орчны ямар тулгымдсан асуудал бий болоод байна гэхээр нөгөө л туул голын усны бохирдлын асуудал, усны нөөцийн хомсдлын асуудал эдний санааг зовоосон. Тэгээд тэр олборлолттой холбоотойгоор тоосчлт агаарын бохирдол их бий боллоо тийм ээ. Тэгээ хөрсний доройтол энэ бол нутгийн иргэдийг маш их зовоосон асуудал. Эд ингээд энэ мэдээлэл нь ил тод байна уугүй юу гэдгийг бас бид нар усны чанарын мэдээллийн индикатор гэдэг судалгааны аргаар тодорхойлсон. Бас энэ олон улсын аргачлалаар бас хангалтгүй дүнтэй. Нэг 50 орчим хувьтай байгаа нь олон улсын жишгтэй харьцуулж үзэхэд үнэхээр Монголын байгаль орчны усны чанарын мэдээллийн одоо үзүүлэлт тун доогуур байгаа гэдэг нь харагдаж байна л да. Тэгээд иргэд бол юуг авахыг хүсэж байна гэхээр яг л тэр өөрийнхөө одоо гэрийн хажуугаар урсж байгаа мал нь ингээд ууж идэг. Тэгээ өөрөөсөө бас тодорхой хэмжээгээр умдныхаа хэрэгцээг хангаж идэг. Энэ усны маань чанар ямар байгаа юм бэ гэдгийг мэдхийг хүсдэг юм байна. Нөлөөлөлд өртөөд эхлэнгүүт нь ямар нэгэн хэмжээгээр тэднэрт бол ажиглалтаар туршлагаар энэ усны чанар биш болчлоо гэдгийг мэдэрдэг. Тэгээ энэ мэдээлэлээ хайгаад явахаар нь төр засаг энэ мэдээллийг өгч чадахгүй байдал харагдаж байна. Өөрөөр хэл Улаанбаатар хотын туул тосгонд тэр хавьд байгаа гүний усны одоо хяналтын цооног байхгүй байгаа учраас энэ мэдээллийг төр засаг гаргаж өгч чадахгүй тийм ээ. Тоосчлтыг нь тэр хэмжээгээр одоо ямар хэмжээний нарийн тоосон цэрийн хэмжээ стандартын шаардлагад энэ хэмжээнд байна уу юу гэдгийг хэмждэг бас тийм байнгын тоногт хөрөмж алга байна л да. Тэр байдал нь бол иргэдийг бол үнэхээр их эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа хэсэгтээ эргэлзэх тийм ээ. Энэ байдлыг одоо засаасаа бидний амьдрах орчныг сайжруулсаа гэж төр засагт хандахад хүргэсэн. Ийм учраас энэ хоёр нутгийн иргэд бол улсын их хурлын өргөдлийн байнгын хороонд энэ асуудлыг улсын их хурлын хэмжээнд хилцэж ярилцаж шийдэж өгөөч гэсэн өргөдлийг гаргаж эхлэв байгаа. Та ярин дундаа туул голын бохирдлын индекс 30% гарсан гэж яг энэ хэсгээ тодруулахгүй. Өөрөөр хэлбэл туул голын бохирдлын индекс 30% байгаа гэдэг нь хүн одоо тэндээс ундаалж байгаа малдаа жишээлбэл ямар нөлөөтэй. Энэ бохирдлын индекс биш энэ болохоор байгаль орчны ардчлалын индекс гэж байгаа 3 үзүүлэлтээр хэмждэг. Бид нар бол бохирдол яг тухайн тэр орон нутгатаа ямар байна вэ гэдгийг нь энэ мэдээллийг бид нар олж авч чадаагүй. Уул энэ мэдээлэл бол байгаль орчныг хамгаалах тухай хуулиараа нийтэд илүү байх ёстой тийм ээ. Вебсайт нь байгаль орчны мэдээллийн сангийн вебсайт нь байж ах ёстой. Клиник мэдээлэл байхгүй. Энэ байдаг мэдээлэлүүд хуучирсан эсвэл маш их ерөнхий тоймт хэдийн мэдээлэл байдаг тийм. Бид нар яг энэ тодорхой энэ цэг дээр иргэд авахыг хүсэж гин гээд байгаль орчны яамд холбогдох одоо газрууд нь мэдээлэл авах хүсэлт бичээд үзэхэд
энэ мэдээлэл манад бий болоогүй байна. Тий. Өөрөөр хэлбэл энэ дээр усны чанарыг хэмждэг хяналтын цооног байхгүй учраас бид нар энэ усны бохирдол, гадаргын усны бохирдол бол энгийнүүдээр иргэдэд ажиглагдаад байна шүү дээ, тийм ээ. Үнэр нь болохоо байсан байна, өнгө нь биш байна. Мал нь уухаар гидсэн дүүрээд байна гэдэг энгийн амьдралынхаа эмпирик төвшөнд бол тэд нар ажиглаад бохир байна гэдгийг мэддэг болсон. Гүний ус тэр ямар хэмжээтэй вэ гэдгийг мэдхийг хүсэж байна. Гүний усанд маань нөлөөлж гэнэ үү? Гүний ус маань бид нар худгаас уудаг учраас бохирдчихаагүй байгаадаа гэд энэ мэдээллийг авахыг хүсгэд бол энэ мэдээлэл нь төрд байхгүй байна. Тийм учраас бид ямар дүгнэлт хийгээд байна гэхээр ерөнхийдөө нутгийн иргэд бол өөрийнхөө амьдарч байгаа газар нутгийнхаа л байгаль орчны маш тодорхой мэдээллийг, үнэн бодтой мэдээллийг хүсдэг юм байна. Тэгэхээр энэ мэдээллийн тогтолцоо манад байхгүй юм байна. Энэ мэдээллийг бүрдүүлдэг, цуглуулдаг, хадгалдаг, иргэдэд түгээдэг, иргэд нь ашигладаг мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр ийм мэдээллийн тогтолцоог бий болгох шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэнд манай судалгааны багийнхан хүрсэн. Тийм учраас бид нар байгаль орчны мэдээллийн ил тод байдлын стандарт боловсруулах хэрэгтэй юм байна гэд ажлын хэсэг байгуулад ажиллаж байгаа. Хяналтын цооног байхгүйгээс одоо юу гэдэг бохирдлын хэмжээг мэдэж чадахгүй байна гэж үү. Тэгвэл өнгөрсөн хугацаанд жишээлбэл мэрэгжлийн байгууллагууд одоо юу гэдэг уснаас дээж авлаа гэдэг дээж аваа шалгаж болдог юм. Яагаад заавал тэр хавьд цооног байх хэрэгтэй юм бэ? Яг нь зүгээр нутгийн иргэд бол гомдол тавиад тийм ээ мэрэгжлийн хяналтын газрынхан тодорхой холбогдох байгууллагууд очиод нэг удаа одоо ингээд хэмжилт хийгээд ийм дүн байна гэдгийг гаргадаг юм байна. Гэтэл тэр чинь бас нэг удаагийн хэмжилт гэдэг бол тэр бохирдлын хэмжээ бодтойгоор тийм ээ дунджийн жилийн дунджийг сарын дунджийг ч юм уу хэдийн үед ихсээд ийн гэдгийг бол тодорхойлох боломжгүй л дээ. Тийм учраас бид бас энэ имийг ярьж лээ л да. Энэ бохирдлыг ер нь тогтвортой байнга хэмжиж байдаг тийм ээ бүтэц тийм одоо хариуцдаг хүн эзэн бий болгох шаардлагатай юм байна. Тэгэл одоо нутгийнхаа хэлдэг л да яг шалгалт ирэх болонгууд нь нөгөө хайрга дарганы компаниуд чинь замаа услаад тэгээд ерөөсөө тоос гаргахгүй болгочдөг тий. Тэгэл бусад өдөр бол ингээл нөгөө замаа услах шаардлагатай байдаг. Гэхдээ ерөөсөө замаа усладаг учраас маш хэмжээний тоос бий болдог. Энэ тоосонцроос буусан нарийн чирэгтэй тоос шороонд бидний эрүүл мэндэд нөлөөлөд туур тасганы хувьд бол иргэдийн аллерги, астам, харшлын өвчлөл бол нэмэгдсэн. Тэгээд нөгөө ургацын гаралт тийм ээ хурааж авахд тэдний одоо тоо хэмжээ чанар ч юм өөрчлөлт гараад байна гэдгийг бол хэлээд байгаа. Өнөөдөр харамсалтай манай эрүүл мэндийн байгууллагч тэр өөр бусад энэ холбогддог энэ байгаль орчны бохирдлыг шинжилдэг байгууллагч гэсэн энийг наашлагаараа очоод энд нэг ийм аюултай хэмжээнд хүрчихжээ. Эсвэл аюулгүй хэмжээнд байна гэдгийг нь хэмжиж эхэлж энэ ард иргэдэд ийм шаардлагатай мэдээлэл өгч чадахгүй л байна л да. Хяналтын цооног байхгүй гэдэг нь зөвхөн та бүхний сонгож авсан цэгүүдээр байхгүй гэсэн үг. Туулгалыг ерөөсө бохирдлыг хэмжихээр юм цооног байдаг гэсэн. Бидний яг сонгож авсан хоёр газарт бол тийм ээ гүний улсны бохирдлыг хэмждэг хяналтын чанарыг нь хэмждэг хяналтын цооног байхгүй юм байна тийм. Энэ нь болохоор тэд нар бол гадаргын усан бохирдсон уух хэрэглэх боломжгүй. Тийм учраас энэ газрын хүмүүс бүгдээрээ гүний ус хэрэгэлдэг худагтай. Тэгээ худагны маань ус бас боломжтой хэмжээнд биш болчлаа, өөрчлөгдчихлээ гэдэг бид нар гомдол тавиад энэ асуудлыг тавьсан боловч хяналтын цооног байхгүй учраас энэ мэдээлэл өгч чадахгүй гэсэн хариу өгсдөө. Хяналтын цооног бас байгуулж барихад бол их хэмжээний өртөг зардал ордог юм байна л да тийм. Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын стандарт гэж та бүхэн боловсруулж байгаа гэж ярьлаа. Та бүхний одоо ингээд судлаад олуулсан жишээ дагаад боловсруулсан стандартыг төрийн байгууллагууд одоо яг ажилтны аваад практик дээр хэрэглээд нэвтрүүлэх боломж хэр байгаа. Тэднэртэй та бүхэн хэрхэн яаж уйлддаг? Ерөнхийдөө бид нар ийм стандарт байх ёстой гэж жилийн өмнө ер нь ярилцаад хэлэлцээ төлөвлөөд ажилдаа орцсон явж байгаа. Тэгээд бид нар байгаль орчны яам тийм ээ стандарт хэмжил зүүн газраас орон нутгийн бас төрийн захиргааны байгууллагуудаас байгаль орчны мэдээллийн төв гэдэг энэ байгаль орчны мэдээллийг цуглуулдаг байгууллагуудыг бас бид нар бол ажлын хэсэгтээ урьж байгаа. Тэгээд энэ мэдээллийг бид нар илүү макро түвшинд юм уу тийм ээ тэртээ тэргүй бэлтгэдэг энэ мэдээллүүд торимтлал цуглуулдаг тэр түвшинд биш. Яг нутгийн иргэдийн хэрэгцээтэй байгаа нутгийн түвшинд тэр багийн түвшинд хорооны түвшинд энэ мэдээлэл бэлтгэгдэж тэнд хадгалагдаж иргэдэд ингэж хүргэгдэж байх ёстой юм байна гэдэг дээр хүрээд байгаа. Тэгэхээр үнэхээр өнөөдөр ингэ шууд ардчлалыг бий болгоё, иргэдийн оролцоог бий болгоё гэдэг шууд ардчлалын олон механизмуудыг ярьж байгаа. Ийм дүрм журмууд гарцсан. Гэтэл юуг яаж шийдэх вэ гэхээр иргэд нь өөрсдөө мэдээлгүй байгаа тохиолдолд тэнд өөрсдөө шууд оролцоод шийдвэрийг тийм оновчтой гаргаж боловсруулж чадахгүй л дээ. Тийм учраас хамгийн эхлээд тэр үнэхээр шууд ардчлалыг орон нутагт тэр баг хорооны түвшинд бий болгоход иргэдийг мэдээлэлээр хангах нь бол үнэн бодтой мэдээлэлээр яг тодорхой мэдээлэлээр
ханга нь бол маш чухал юм байна. Өнөөдөр тэнд байгаа хүмүүс өөрийнхөө хажууд урсж байгаа голын усны чанар нь ямар байгаа гэдгийг мэдэхгүй, амьсгалж байгаа агаарын тоос энд хүнд металлын элементүүд хэдийн хэмжээтэй байна гэдгийг мэдэхгүй амьдарч байгаа нь бол тэдний үнэхээр ирээдүйдээ итгэл гэдэг юм уу, бидний энэ орчин цаашаа энэ доройтсоор юунд хүрэх вэ гэдэг юм айдас үзэлд хүргээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг тодорхой болгохын тулд ийм бүр анхан шатны төвшөнд байгаль орчны бохирдлын мэдээллийг бий болгоод энэ мэдээлэлээр иргэдийг хангаж явах, энийг хянж байх юм тогтолцоог бол заашгүй бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Байгаль орчны яам ч гэсэн энэ мэдээллийг ил тод болгоё гэдгээ жил болгоод зарласан. Ухаалаг Улаанбаатар гэдэг нийслэлийн захирагч хөтөлбөр гаргасан, ухаалаг төр гэдэг ерөнхийлөгч маань хөтөлбөр гаргасан. Нээлттэй засаглалын түншлэл гэдэг юу тийм ээ хөтөлбөрт бол манай төр засаг нэгдээд орчихсон явж байгаа. Энэ бүх амлалт, хөтөлбөр, зорилтууд бол бүгдээрээ л энэ мэдээллийг ил тод болгох, мэдээлэлээр иргэдэд хангах тийшээ чиглэж байгаа учраас төр засаг энэний эсрэг байх бол боломжгүй л дээ, тийм ээ. Төр бол харин бидний энэ дэмжлэгийг хүлээж аваад хамтарч ажиллавал бид нар хамтдаа бол энэ мэдээллийг ил олгосноор иргэдэд мэдээлжүүлснээр мэдээлэл өөрөө эрх мэдэл, мэдээлэл өөрөө хүч чадал байдаг. Иргэдэд илүү хүч чадалтай, мэдээлэлтэй эрх мэдэлтэйгээр төрийнхөө удирдах үйл хэрэгт оролцох, засаглалаа сайжруулахын боломжийг бий болгоно гэж бид нар бол найдаж байгаа. Стандартыг боловсруулахад хэр хугацаа хэрэгтэй та? Бид эхлээд загвар стандартаа боловсруулж байгаа нэг сарын хугацаанд ерөнхийдөө 6 сарын 22-нд энэ стандартаа хэлцэх олон улсын баг хурал Улаанбаатар зохион байгуулагдана. Бид нартай хамтарч ажилладаг Индонез, тийм ээ, Америк, нийтийн нэгэн форумын төвөөс одоо хүмүүс ирж оролцож бидний хилцүүлэгт оролцсон. Энэ хилцүүлгээрээ бид нар анхны хилцүүлгээ олон улсын түвшинд хилцээд бас гадны туршлага ямар байдаг юм бэ гэдгийг авч сайжруулах зүйлээ хийн. 6 сарын 22-нд гэхэд үндсэндээ бол загвар стандарт маань бий болчихно тэ. Тэгээд дараа жилдээ бид нар энэ стандартаа баталгаажуулах тийм ээ, батлуулах, тэгээд төр засагт энийг ойлгуулах юм нөлөөллийн ажлуудаа явуулна гэж бодож байгаа. Иргэд юунд ч гэсэн бид нар их хурлын гишүүдэд болоод засгийн газарт энэ судалгааныхаа дүнг бид нар хөргүүлж байгаа. Үнэхээр өнөөдөр Монголын байгаль орчны ардчлалын индекс ямар байгаа, усны чанарын мэдээллийн стандарт ямар байна уу тийм ээ, үзүүлэлт нь ямар байгаа юм, байгаль орчны мэдээлэлээр төр иргэдэд хангаж байгаа гэж боловч энэ хангаж байгаа төвшин ямар байгаа, иргэдийн сэтгэл ханамж ямар байна уу, юу болохгүй байна уу гэдэг нь олон мэдээллүүдийг бид нар төрийнх нь төргөн магадгүй бидний мэдээллийг хүлээж авсан хүмүүс бодлогоо сайжруулах тийм ээ, дүрм журмаа боловсронгуулах, стандартыг бий болгох тал дээр бид нартай бол хамтарч ажиллах байхаа гэдэг найдвар. Баярлалаа. Та бүхэн ярилцлагыг дуусчихна. Тэр үзэгчтэй Хөвсгөл даалгын төрөмс байгууллагын тэргүүн Баярмаа үзэгч та бүхэнд ярилцлаа. Санаа сэцэн ажлын амжилт хүсье. За баярлалаа.